За сайн байцгаана уу эрхэм хүндэт үзэгчдээ. Би Star телевизийн Сэндвин нэвтрүүлэгт одоо энэ удаагийн дугаарт одоо зочноор оролцож байна. За миний ирсэн газрыг бол та бүхэн хараад ойлгож байгаа хаа. Энэ маань одоо Нүвжэн гэсэн ийм сайхан одоо клуб дээр ирсэн байна. Өнөөдөр одоо ямар юм хийх нь та бүхэн эндээс бол харагдаж байгаа. Би бол өөрөө бас яг хүүхэд багт улсууд нөгөө нэг спорт янз бүрийн ямар хичээлд хүн болгоод тэгдэг байсан шүү дээ. Тэрний нэгэн адил би өөрөө таеквондогоор бол хичээлдэж байсан. А тэрнээс хойш бол одоо байхгүй. Гэхдээ би л өөрөө спортод аягүй сонирхолтой. Тийм учраас би яг энэ спортыг бас сонирхоод ирлээ. За тэгээд явъя багштайгаа танилцъя. За би өнөөдөр Star телевизийнхаа одоо энэ нэвтрүүлэгт оролцоод байж байна. Гэхдээ би бол одоо яг энэ спортыг бол гэхдээ ерөнхийдөө би ойлгонгой тулааны спортод дургу эрэхтэй Монгол эрэхтэй өнгөж байхгүй шүү дээ, тийм ээ. Гоё дуртай. Гэхдээ би бол өөрөө багтаа нөгөө хүүхдүүд спортоор хичээлж байсан шиг таеквондогоор хичээлж байсан. За тэгээ яг нэг удаа яг нөгөө аймгийнхаа нөгөө авраг монгот орж жагаад тэгээ манай Дорнот аймагт би үжид Дорнотынх тэгээ Дорнот аймагс нэг Мардай гэж байсан тэр үед Оросууд байдаг гэсэн баггүй. Тэнтээс нэг Оросуудтай хүүхдүүдтэй ингээд нэг тоглоод таеквондоч нэг тоглоно гэж. Тэгээд тогложод нэг юм өөрөөсөө намхан Орос хүүхдтэй тоглолоо ингээд тоглоо. Тэгээд энийг ч би барандаа ингээд уучсан чинь нэг хартал так гэж тэнгэр харж илаа. Тэрнээс хойш тэгэл за би ер нь биш юм бэ нөө энэ тоглож чадах ч юм байна. Тэгэл орхисон. А тэгтээ бол өөрөө би бол сонирхолтой. Нарматх инфмат гэж багшийн удирдлагын дээр анх хичээлж эхэлсэн. Би 2014 оноос яг багшилсан. За давхарцсан тоорог 1000 гаруй шав бэлдсэн. Кодагийн дасгалжуулагч бэлгөө намайг. Одоо би яг Нүвжэн багийн атлет дасгалжуулагчаар ажилладаг. Манай дээр чөлөөт бүх, бокс, MMA, кода, мотокросс гэсэн 5 төрлөөр бэлтгэл сургалтууд явагдаж байгаа. Ер нь бол яг багийн системээр үйл ажиллагаа явуулдаг. Миний багш Нармантхын инхот гэх хүн энийг үүсгэн байгуулсан. Би түүний унган шав. Кодагийн спорт нь бол Японоос гаралтай 1981 онд бол үүссэн. Монголд 2004 онд орж ирсэн. Яг үндсэн кодогоор бол дандаа цэрэг хүч тусгай байгууллагууд ирнэ хичээлдэг. За. Тулааных нь өөрөө төрөл нь ер нь бол их хатуу ширүүн. Бодит амьдрал руу их төгссөн. Нийтдээ 9 мөчөөр тулдаг гэсэн үг. Гар хөл өвдөд тохоо мөргөн барилдаан хэвтэ тулаан гэсэн үг. Айгүй амьдралд ойр. Кодагийн спорт нэг ганц гоё юм нь болохоор одоо дэлхийн нийтээр ингээд кодагийг сонирхож байгаа нөгөө юм эрүүл мэнд гоо сайхныг хамгаалсан касыг өмсдөг. Тэгсэн мөртлөө яг нөгөө бодит тоглож байгаа юм шиг бас нөгөө мэдрэмжийг өгдөг. Тэр нь их гоё. За кода бэлэг за манай шавнаар авчирж байгаа. Кодагийн одоо ерөөсөд дэлхийн нийтээр кодаг эн чинь өөрөө одоо спорт шүү дээ. Дэлхийн бараг 100 гаруй орнд одоо үйл ажиллагаа явуулж байна. Кода касыг маань энэ тэмцээний үеийн касыг энэ За. тоглохтой өмсдөг. За. Тий. Мөрөг зөргдөг юм бол аргагүй юм чи тий. Ийм байхаас. Энэ тоглолтын бэлээ. За. За багшаа тэгээ би бэлтгэлдээ орох уу? За тэгээ та тэгээ хувцас хэлж. За тэгээ хувцас хэлж тий. За. Тас. Шиза гэдэг энэ суулт маань болохоор өвдгөний хоорондоо 2 нудраг орохын зайтай. Тэгээ гар ташаан дээр байдаг гэсэн үг. Ягаад тийм бол нөгөө самураа дайчид шууд суулаад тулдахад бэлэн суудлах байхгүй юу? Тийм суудлна гэсэн үг. Мөксөө төвлөрөх гэдэг маань одоо ингээд бас бид төвлөрж байгаа. Анхаарлаа маш сайн төвлөрж сурахыг суудл хийж байгаа байхгүй юу? Мөксөмай өдөө зөөлнөлөө шаманарэ ос ажнарэ ос сисэнэрэ ос симпанарэ ос отконарэ ос шаманарэ гэдэг нь сүлдэт туганд ясалж байгаа. Доожнарэ гэдэг нь дэвжээндээ ясалж байгаа. Яг бидний нөгөө бэлтгэл хийж гарч байгаа усыг ариун хөс гэж үздэг. Тийм учраас хөлс маань их үн цэнтэй. Дараа нь багштай, ахлах зэрэгтэнтэй хамт олондоо ёсолж байгаа гэсэн үг. Ер нь ёсолсны ард дээр гар барих шаардлага байхгүй. Ёслох гэдэг маань хамгийн дээд хүндлэл гэсэн үг. Тэ. За дээш бар үлээ тослоо. За тойрч. Жижиг тойрч хой. За
За бугуушаанаас зэрэг халаач дэшээ. Ишний саншиг өксөж хаж күж. Хантай нэг талдаа ишний саншиг өксөж хаж күж. Татгшаа. Ишний саншиг өксөж хаж күж. Хантай ишний саншиг өксөж хаж күж. Сууж баслаа. Иш сан ше рок саж хаш кэ жоо масса. За баруулга гадагшин тавиад зөв өсгөө дээрээ за суулаа. За буцаад иш нэ сан та дэшээ босоод дард суу. Дард суу. За суумаа суултаавла. Иш нэ сан ши рок сэж хаж күж. Хонко явж байгаа. Хонко хэдүүлээ. Хонко мөрөө сул шидлээ. Мөрөө сул шидэл. За үлми дээрээ мөр сул. Үлми дээрээ мөр сул. Ер нь бол үлми дээрээ маш сайн ажиллах хэрэгтэй гэдэг өсгийг хөндөө хөдөлгөөн ингэж явагдана гэсэн. Тийм учраас үлми дээр их ажиллана. Өсгийг амархан гэмтдэг учраас үлми дээрээ дандаа. За эргээд аргашаа арахгүй шүү. За орон зайгаа мэдрээрээ. Хүнгээд өөдөөс бие хамгаалцдаг мөртлөө араасаа хамгаалж чаддгүй. Юм учраас энэ дасгалыг сайн хийснээр арын мэдрэмж маань сайжирчдаг байхгүй. Аргашаа арахгүй ч гэсэн яг оюун ухаанд ардаас одоо гинти мэрхэд өөрийгөө хамгаалж чадна гэсэн үг мэдрэмж маань. Энгийн хүн 3 секунд одоо 3 секунд нэлээ олон боддог ч юм уу тийм ээ. Тэгэх юм бол тулаанаар хичээлэнгүүд тэрийг гүйцэтгэд явж чаддаг гэсэн үг. Тий. Бодлоо шууд гүйцэтгэд явдаг. Тэр нэг сэтгэхүй хурд маань сайн болчих гэсэн үг. Тий. Агшаа хат ба. Тий. Эргээд. За дотгошоо. Тэр нь үлми дээр юу? Тий. Дандаа үлми дээр ажиллана. Үлми дээр таны урагшаа давтахаа, аргашаа гарах хөдөлгөөн хажуу дэшээ эдэр чи бүгдээр хурдан байх болно. Бүтэн уулан дээр бол ер нь бол хөдөлгөөн удаан. Тэндээсээ гарах тесрэлт чи удаан бай. За нөгөө талдаа богноор явчих хэдүүлээ. Уртаар явах. Тэгээл ташаа. Хоёр дахь ойрхон гар дээрээ мөр сул. За чигээрээ. За өвдө дэшээ. Гой. Айлгатаа өвдгөө дэшээ. Энэ өвдний дасгал сайн хийснээр одоо бидний энэ доод буюу нөө давсагны гидсэн босчонгууд их сайн хөгжиж. За шилбэ цатаад. За гадсан талдаа цагаа зөхиол. За татгшаа. Татгшаагаа зөхиол. Гой. Таачаас авьяастай юм байна. За татгшаа. Маш гоё. Зөрүүлээл. Зөрүүлээрээ маш гоё. Одоо зүүн баруун гэсэн байдалтай. Гоё. Буцаагаад баруун зүүн гэсэн байрлалаа. Татаа та ингэж чаад. Шигээрээ. За, гүйлтэн ундаа бие суллаад амьсгаагаа сайхан чөлөөтэй аваад бие таашруулж. За мөр урагшаа. Бүтэн сав. Бүтэн. Хөдөлгөөн чинь сайхан далаацтай болж өгнө. Гол нь бид далаацтай байх хэрэгтэй. Тэгээ чөлөөтэй хөдлөнө. За хурдаар иш сан ши рок сэж хаш кю хатэ буцаагаад иш сан ши хурдаар иш нэ сан ши рок сэж чигээрээ. За төнөө урдаа гарч. Тэгээд заагаад. За комити тулааны урд авда урагшаа.
Урагшаага хөрөлтэй авлаа урагшаа. Зүүн баруун хөлөө зүүн баруун гэдэг. Ингэж дийлэлтэй авахгүй. Хараа зүүн баруун. Алхалт байна. Урагшаа бид алхаж ирсэн үг шүү дээ. Нийлүүлэхгүй. Тэгээ. Адилхан баруун зүүн. Яг зөв. Тэгээ та өрөлт авсан үедээ мөрчид суул гэж шидэж явах шүү дээ. Энэ хараа мөрчид суул. Байрж ирээсөө болохгүй. Нөгөө талдаагаа тийм ээ. Эргээд арагшаа. Яггүй. Хойд гарыг шанаа хийдэрээ. Эрхэн уруу долоовор дунд руу хоёроо түгдсэн байдалтай. Үндсэн гарын цохилт маань долоовор дунд руу хоёроо цохигддог. Хамгийн одоо хүний хатуу яс гэсэн үг шүү дээ. Эргээд чигээрээ. За хөл шулуу. За бокс холбоод урагшаа гар хөл хоёроо холбоод. Яг зөв. Босоо байдлаас босоо нударгаас зөх явж явахдаа эргүүлдэг гэсэн. Зохилтын хүч маань. За маш сайн. Гар хөлөө зөрүүлээ. Баруун зүү. Хоёр баруун хөл баруун гараа. Зогсож байгаа байдалтай. Савгдаа. Урагшаа хойшно. Гой. За буцаагаад. Up. Маш сайн чигээрээ. Маш гоё бай. Нэг хөл дээр. Хөнгөн нэг хөл дээр. Маш сайн. За бошоо команд авангууд явж байгаа хөлөд татаад биш татаад явж. За. Аш. Сан. Ши. Хатэ. Эсрэг талдаа. Тэсрээ. Аш. Сан. Ши. Чигээрээ. Асгалыг нэг 4 сар болсон байна. Бүх тасгал хэцүү байна. Ер нь бие халаалтыг нэг цаг гар бол хэлэгчтэй. Ер нь миний багш ярьдаг байсан. Бие халаалт дутуу байснаас хийгээг үн дээр. Ер нь бие халаалтаа л маш сайн хийчих хэрэгтэй. Тэгэх юм бол давуу тал их. Бие бэлдэр сайн хөгждөг. Гадагшин дээр тий гадагшин дээр гой. Та тий хөнгөө өөргөө ачаалуулахгүй. Их хичээвэл бас ядарна штэ. Тэгэл. Тий зүгээр л гоё. Тий. За гоё. Одоо нөгөө шилжээд хоёр талд нь зогтдог штэ. За тэрийг яваад. За таасаа хараарай. За нөгөө тишээ тань. Нөгөө гараад нөгөө тишээ. Байж энийг явууч. Гарлаа. Урагшаа яваад. За одоо та хараад гараа за хонхоо. Зөв маш сайн. Окей. Нөгөө гарнасаа телефонээ. За явжээ. Тэг нааш чээж эргүүлээд. Гоё. За болчих. За ямарсаа тэгээ явч. За ер нь бол гарч яхад хөдөлгөөндөө гэсэн үг. Гарах хөдөлгөөндөө гэсэн үг. Одоо энэ талаасаа шав урагшаа. Одоо тэгээ явч. Одоо гар хөл цогтоо зөхнө гэсэн үг. Зүүн гарнаасаа уртлаасаа. Тий. Гар хөл цогтой. Яхан төнө байж шав. Байж төнө хэрэггүй. Олон ба одоо урагшаа зүүн баруун. За төнө шууд ингэ явчих шав. Зүүн баруун гэл. За урагшаа зүүн баруун.
Одоо бид ингээ боксын цэцгэлээр хийж байгаа. Тэр үедээ хөлний ажиллагаа. Энэ нөгөө шат маань бидний гიშгэлтийг зөв болгочдөг байхгүй. Гол юм аа. Давталгаан удаа тий. За та нэг өдөөд 100 баруун гэсэн байдлаар 100 баруун. Тэ урагшаа 100 баруун. Хөлтөөгөө. Урагшаа та яваад. Хоёроор 100 баруун. 100 баруун. Гой болж. Урагшаа хөлөө тавиад бай та. Урагшаа тавиад бай. Тэ. Одоо та харж байгаараа. Одоо жишээ нь сурангууд хүн хөлн үлдээд гар нь яваад байдаг байхгүй. Хоцроод чи удаар гэдэг маань хөлнөөс авч байгаа. Энэ цэг чинь юу дамжуулах зохио байхгүй. Эс бид хүчийг гарнаас авч байгаа биш. Удаар шалнаас аваад дэвжээс хүчийг аваад таасны цохилтуудаас энэ хүч гарч идэг байхгүй. Гар хөл аль нь ч гэсэн. Ерөөсө гол юм. Тийм учраас бид их хүч зохилтын хамгийн доороос аав. Хөлний ажиллагаа. За одоо энэ дээр хэдүүлээ нэг юу яваад. Тэ. Цээжний бэлтгэл. За. Энийг яваад дуусгая. Нэгэсэндээ зохиол сурж байгаа гэсэн эргээд бэхжилтмаа сайн байх хэрэгтэй. Одоо нэгэсэндээ таныг зогсож байгаа хүн яа гэтэл таны би тэм цул хатуу болсон байх хэрэгтэй байхгүй. Та зогсоход тэр хүн дахин санаар зохиолохгүй болтол чинь энэ биеийг цоцохгүй гам мэд болцсон байх хэрэгтэй. Тэ. Яг гой болж байна та болж шүү. За хэд яваад тэгээд гой тесрэлт. Гой. Сайн. За гой. За та гой. Бай. Сайн байна та. Та сонсонгүй байсан. Нуусаар юм игээд идэг юм уу? Унчих үедээ ухаалтчих үедээ л гэж бодчихлаа. Урагшаа өнхрөөд ингээд тесрэлтээ сайжруулаад. За энэ хөдөлгөөнийг та удаанаар ч гэсэн яваа. За тэлмэн удирдаад. Явлаа. Энэ толгойн эргэлтийг яад юм уу те? Тэ удаар алгуулчихдгийг. Нандаа яваараа. Маш сайн. Дэшээ өсөлтөө үлмэн дээр болгоомжтойгаараа. Гой болж байна. Чангуу шууд цусамтагж байна, толгой хэрэгж байна. Одоо дайчгүй юу та? Одоо хоёр гар дээр их бие тогтоогоод урагшаа байрж унгаа шүү. За шууд унахгүй. Тэгээ хүзүү ам эвгүй болч. Авлаа. Хоёр гар дээр тогтоо шүү. За яваараа тэлгүүнээ яваад нэгээрээ тогтоогоод гар дээр тогтоогоод та оролдоод үзэхөө. За тэгээ оролдоод. За тэгээ тогтоогоод гой болж шүү. Гой болж байна. Сайн налуулаад. За болно. Сайн гоё байлаа. Одоо би нэг өдрийн дотор сонч гэж одоо юу бахав тийм ээ. Тэгээд энийг бас сонслоо бас ер нь ингээд арагшаа унах ингээд унах монохт чи ер нь л өөрийгөө бас маш сайн ингээд юм хамгаалах хэрэгтэй л юм бай. За бид урагшаа уналт 2 явсан. Одоо арагшаа уналт. Анхаад юм уу хүн хийгээгүй байхдаа нөгөө 1 граар түлхээд идэг шүү. Арагшаатаа унна. Би налуудаад унаж шүү. За шууд унахгүй. Гэтэ 2 гар чи мөрнийхөө харалдаа байх хэрэгтэй. Алгаар юмнууд ингээд дэлгэцсэн. Татцаж яв. 2 гар түлхээд босгох хэрэгтэй. Хоошоо явлаа. За нандаа маань. За тоохгүй шээ. За та түлхтээ 2 гар түлхтээ. Гоё болгоч шүү. Дахиад түлхтээ. 2 гар зэрлэхрээ та. Ихгүй энэ автаа гардаг шүү. Гоё. Би бол бас ингээ харсан бах таах зарим юмэг бас дутуул яриад байгаа. Гоё. За одоо дайчгүй юу та? Дайчгүй. Одоо арагшаа унаж байгаа тийм ээ. Арагшаа уналт бид нар одоо жишээ нь тойно энд ингээ байж да. Тань руу хэн нэгэн давтахаа их үед хүн унах үедээ буруу унчих юм бол гэмтэл аавна ш тийм ээ. Эндээс ирэх давталхангууд тойно шууд хаш унаараа. Ингээ буцаад танд тулгад бэлэн болох хэрэгтэй байхгүй. Уналт гэдэг маань айгүй олон талын одоо нөгөө ач холбогдолтой шүү тийм ээ. За одоо бид арагшаа унаа. Арагшаа уналт ихтэй алгадна. Хүчээс харуулж байгаа гэсэн үг. Тэгээд хүзүүгөө чангална. Дагзаараа газар юм дэвжээ мөрөхгүй. Хааш явлаа. Энэ. Тэгээ буцаа хамгаалтын байл гэсэн үг. Буцаа алгадлаа.
За нүрээ гараа урдаа нүрээ хамгаалаа шүү. За доош нанда гараа доош минь өхөн. Гараа доош. Ирэх юм бол та гэмтлээ. Та ингээд энэ хоёр мөргөлдөж штэ. Тэгэх юм бол хатуу юм байвал таад архичиг гэмтээс өгөхгүй. Та унжаах үедээ хүзүү дэше чанга. Тэгээ алгадангууд таны уналтын үе чинь саарах хэрэгтэй. Тэгээ өөрийгөө хамгаалж уусчирна. Мо. Хоп. Дагцаараа мөргөж болохгүй шүү та. За эндээс хэдүүлээ. Одоо би цохилттой барилдаа давтна. Урагшаа түрүүс зүүн баруун хамгаалаад давхар хамгахыг явна. Удаашруулах юм бол давхар хамгах гэдэг маань үндсэн хөлдөө мөрөж зай авцсан ч вэ, тулааны өрөлт авцсан ч вэ. Баруун бол хоошоо, зүүн урагшаа өсгөө дээр гэсэн үг шүү дээ. Гэт ингэж авчичаа гэсэн. Тэгээ урагшаа зүүн баруун яаж урагшаа давталгаа явуулж ийсэн. Бокс бүхэн төр хойлж яг холбогдож чинь гэсэн үг шүү дээ, тийм ээ. Одоо та хамгаал, гараараа тул. Тэгээ таазаа наачих ингэж. Одоо та хөлөө урагшин тавь. Өсгийн хэлбэр дээр, өсгийн дээр. Одоо та налуулахдаа урагшаа гар сунлаа. Татаад босоо дээр ирээ. Болцлоо шүү дээ. Тий. Хамгаалаад таазаг. Зүгээр нэг ороод л маа гिचх юм биш юм байна өө. Бурхан минь зүгээр. За одоо та урагшаа явлаа. Аруулаа тат. Гой. Тий. Үнсэн энэ чинь давтлага явж байгаад хүсээ ингэ баг. Ингээ барьчих гэсэн шүү дээ. Тий. Энэ юм аа явж да. Тий. Танд их хэрэг олоо шиг. Энэ тий. Давхар хамах. Тэгээ аруул татлаа. Тий. Зөв. Гоё. Хасгал эгээг нэг. 4 сар болсон байна. Бүх тасгал хэцүү байна. Манай багшийн аргаар бол мэдээж нэвтрүүлгээ ботсон бах надтай бол их зөөлөн байлаа. Мэдээж бие биед бол гэхдээ энэ карате суурьтай энэ спортыг бол одоо бас мэднэ. Энэ ч юм бол хатуу спорт. Хүндлэл одоо бүх юм нэм хатуу байдаг учраас надтай бол манай багш их за нэвтрүүлгүүд бас их бас зөөлөн гайгүй хэлгэлээ. Би бол бас ингээ харсан бах таа бүхэн зарим юмыг бас дутуул хийгээд байгаа. Бас дунд нь болчих болохгүй гэдэг бол мэдэж байна. Тийм учраас яаж хийж байгаа дуусахыг бодож байна да. Өстой бомбт. Эцэг байгаа ингээд бэлтгэл хийж байгаа хүүхдүүдийг харсан бах тийм ээ. Дандаа 10 жилийн хүүхдүүд байна. Эдгээр хүүхдүүдийн хурдыг бол минийх бол яагаад ч бол үүсэхгүй. Тийм учраас эднэртэй мэл битээ өрсөлдүүлээсэй л гэж бодож байна да. Оос коммунидач гар буула. Нугаллаа. Энэ дээрээ. За та намайг харж байгаарай. Зүүн 1, баруун 2. За энэ байдал татна гэсэн үг. За урагшаа зүүн хөлөөс эхлэе. 1, 2, 3, 4, 5, 6, 7, 8. За гартаа холбохын тулд гарны техник гэдэг маань суг онгоохгүй, тохиолдохгүй гэсэн үг. Яг урагш нь босоо байдлаа чигээр нь явуулж агаад тэсэрнэ. Долоовор дунд төрөний ясаа цохилт хийн гэсэн үг. За одоо энийг гартаа холбоно. Кистэ жатагшин жоохон эргүүлэхэд яг яс маань нэг шохомд ордог байхгүй. Тийм учраас гэмтэл авахгүй. Тэгээд дээрэс нь энэ хоёр яс энийг жоохон дарцсан байх хэвээр. Тэгээд таны мөр хаацсан байх хэвээр. Зохих үедээ. Нөгөөгээр хамгаалтан да. Хэдий чанга маш сайн. За одоо эдгээр нэг жоохон хурдтай гэж үзье. За анхаар 1, 2, 3, 4, 5, 6, 7, 8, 9, 10. Маш гоё. Довтлох. Ухтуулах цохилт болчихж байгаа. Тэгээ энэ дээр хамгийн гол нь чээж маань маш сайн эргэж явах хэрэгтэй. Урагш цохин чээж энэ эргэлтэн дээр хүчээ авч байгаа. За анхаа урагшаа 1, 2, 3. Арагшаа 1, 2, 3. Зүүн дэш явна. Зүүн баруун гэж явш. 1, 2, 3. Баруун шээ 1, 2, 3. За ихтэй довтгоос эхлэе. Гарыг зүүн баруун. Урагш нь өсрэлттэй хийж байгаа гэсэн. Эш. Ай! Сан! Арагшаа эш. Ай! Сан!
Зүүн шээ иш. Эй! Сан! Баруун шээ иш. Эй! Сан! Маш гоё. Гол юм гар хөл хоёр байнга цугтай ажиллаж гэсэн. За жишээ нь та энэ дээр одоо харж байгаа. За төөнөө багш нар хөл дээрээ. За төөнөө одоо хоош зохингууд хоёр хөл маань хоорондоо ерөөсөө мөргөлдөхгүй. Яг голын баланс хадгална гэсэн. Тэгээ эндээс ирлээ. Хөл юм уу үүрэгтэй. Тэгээд яг уу буцаад гарлаа. Буцаад орлоо. Довтлогоо орж ирэх гэсэн. Хамгаалтын байр. Энэ хоёр гар дээрээ бай. За одоо багшгаа өшөөгөө дүү тал болог тавиав. Байрал чинь хөл хамгаалт хийчихэ. Гар зохингууд доошоо суулаа. Байр баланс ерөөсөө алдагдахгүй. Одоо энэс бүхий байрлал одоо давхар хамш хөн хамгаалт хийв. Эндээсээ бид бүх юма хийл. За одоо хэдүүлээ өшөлөхөөс эхлэе. Өшөлөхөөс зүүн үүднөөс эхлэе гэсэн үг. Зүүн үүд маш олон янз. Шууд байрнаасаа хөл тавилттай хурдан эсвэл эсвэтлэх байдлаар хийх гэсэн. За эхлээ солбох байдлаар хэдүүлээ. Богино зайд дуун төвшөнд хийнэ гэсэн үг. Зүүн гар урдаа хаана. Баруун гар доо байраас доошоо олно. Хөлний. Тэгээ буцаа гараа сайн татаж өгнө. Улнаас таас хүртлээ доод, тааснаас хүзүү хүртэл дунд тэгээ дээшээ. Зохилтын элемент гуйнд их бие толгоо гэсэн байдалтай. Гар болохоор толгоо гиз. Тэгээ их юм бол кип бокс. Даандаа өвдөх юм бол мота бокс. Даандаа ингээ барилдах юм бол MMA. Одоо холбогд ланч ингээ явах гэж ихсөх шүү дээ. Ер нь загнаж сургах, зааж сургах, найдаж сургах, аль ах нь олох гэл ингээл бүгдийг нь ерөндөөл яг мэдрэмжээрээ тэгэл бодоол төлөвлөөл хийчдэг дээ. Ер нь бол хүндрэлтэй юм бол одоо нэг хүний хөл гар ингээд салах тий энэ чи ингээд ажиллаад хөл гараа салгах юм дээр бол бас заримдаа бол яг толгой эргэж байна. Сая! Оноо авах систем. За хэдүүлээ зүүн хөлнөөс маушиг яриг хяаг, маушиг яриг хяаг, маушиг яриг хажууг өшөлт гэсэн үг. Өвдөг гарч ирлээ. Тантай ойрхон гэсэн үг шүү дээ, тий? За хөлөө солиблоо. Эш. Эш. Эй! Болти. За дахиад эш. Эй! Гадагш нь эргүүл. Хүн тал руу цохилттой үг. Та ойлч хийгээд шүү дээ. Хүн рүү таал ирэх гээд байгаа, тийм ээ? За эш. Эй! Яг гой дахиад эш. Эй! Маушиг яриг. За одоо савлттай. 60 градусаар. Буцаад га. Та шууд нэг тоон дээр явна шүү. Эш! Яг зөв. Гой. Бус эхний байралд аваараа. 2. Маш гой. 3. За болсон. За хэдүүлээ үндсэн байралд дотгоонд оръё. Зүүн баруун мауши. Тэр нэг холболтууд байна шүү дээ. Тэ ингээд зэрэг зүүн баруун тэгээ хөл баруун гар орлоо тэгээд хавьж унгаалаад тэгэхээр эдгэр чинь ингээд нөгөө хусраад явхаар энэ чинь юм толгоонд одоо миний толгоонд рефлекс болоод та ингээд хотцтой ингээд хийх хэрэгтэй мэл да. Бүжгийн хөдөлгөөнүүдээс нөгөө бүжгийнхэн шиг хийдэг шиг дараа энэ хөдөлгөөр 1 2 3 4 гээд ингээд шиг яг тийм л сурах хэрэгтэй юм байна. За бэлдээ. Эш! Яг гой. Маш гой. Дахиад. Сайн. Сан! Маш гой. Маш гой. За болж байна. Болж шүү. Та сайн байлаа. Одоо хэдүүлээ ингээ. Зүүн баруун. Хиза гэдэг нь өвдөг. Баруун гар шагаан дээр. Зүүн гар тулааны байл. Энэ хамгаалтын байрал. Таазаа оруулж өгнө гэсэн. Төнөө багш нар өдрөөж үндсэн байрлаас хэрвээ энэ хүн үцгэн байх юм бол орой дээрээс татсан. Буцаад энэ гар хамгаалтанд байх гэсэн. Энэ. Тэгээд тохоо. Гарны байл. Гит бол ги. Бид бол гиг ашиглах гэдэг тийм ээ. Эндээсээ. Зөх бүрдээ амьсгаа гаргаж хамраараа. Амыг сайн 100. Анд хамраараа цохидог. Ажиллана. За 2. Сайн. Сан.
Маш гоё. За үндсэн юу явсан? За хоёроо болоод саяны одоо техник байсан шүү дээ. Одоо такт болгоо хэдүүлээ. Хоёроо боллоо. Урагшаа зүүн баруун. Хоёроо давтаж үзэх үнтэй. Би одоо миний яг бэлдэх шамнэр ихгүй харилцантай байдаг. Өөртөө хэтгэлтэй дайчин. Би тэрэнд л их гоё баярлж бахархаж явдаг. Нөгөө талаасаа эргээд нөгөө юм гоё хүмүүжүүдэд зөв явж байгаад нь би бас их бахархаж баярлдаг. Бас их талархдаг. Тэр миний сургалтын яг гол бас зорилго бол ер нь хүнийг зөв болгочих юмсан л гэж боддог та. Манай энэ Азийн аварга мөнгөн медальтай. Яв зарах. За. Тий. Шавтай. Гэтэ айгүй ёс суртахуунтай, соёлтой. За давтаж шүү дээ. Эхлээ моко яваа заагаад байгаараа. Тулааны урлагийн бүх төрөл маань шамнар оролцдог. Кикбокс, жижитсу, кодо, холимог тулаан маш олон улсын аваргыг бол төрүүлсэн. Олон улсын медальтан бол Азийн аваргын мөнгөн медальтыг бол ямар ч гаргаж ирсэн байгаа. За. Зүүн баруун. Өшгөлөө. Өвдөг. Бити бэрэг та. Шууд. Дахиад Зүүн баруун тий. зүүн баруун. Зоглоо. Нэг хоёр өшгөлөө. Дунд төвшөндөө явлаа. Өшгөл. Маш сайн өвдөглөө. Сайн. Энэ тодорхой хэдэн цэгүүд бий. Ер нь тийшээ давталчиж амжилттай болно. Энэ хүний гадна талд нь зохиод байгаа юм биш. Дотор эртөндөө бид нар шүү зохиод байгаа байхгүй. За. Тий. Авлаа. Яг энэ чигтэн. Тэгээ энэ ги бол гинээсээ барьчих. Дүр. Зүүн баруун, мауши, хиза. Чи яв. Та яв. За. Зүүн баруун, мауши. Өшгөлөө. Өшгөлөөд. Хиза. Сайн. Чигээр нь явуу та. За. Наа чи хохирлгүй болно шүү дээ. За. Маш гоё. Таны хийж байгаа зохицол хүчлээ бүгд удаатай очих хэвээр. Та тэрэн дээр өөрөө итгэлтэй өгсөж. Огцом шилдүүдийг. Энэ хүч маань сэтгэлээсээ гарна. Ингээд ороод ир та. Та одоо сэтгэлээрээсээ. Явуулаа. Зүр явуулч. Хоп. Гоё. Релакс та. Хоп. Сайн. За та энийг харж байгаарай. Зүүн баруун тийм үү? 1 2. Зохиолд явсан. Өшгөлөө хийза. Эхлээд бид холон зайдаас дундад зайд шилжиж байгаа. Элемент нь тийм ээ. Хийж орлоо. Та энд хийза хийлээ. Баруунгаар хандсуу. Зүүнгаар ингэр. Та энэ хүний зүүн хажууд баруун хөл гიშгэлээ. Хойд хөл чинь тавирна. Сэй. Зүүн баруун өшгөлөө. Өшгөлөөрөө. Зүүн. За. Зүүн баруун. Хийза. Өвдлөө. За одоо та баруунгаар хандсуу. Ингэр. Гадна талд тэгэж тиймэргэж. За одоо таас эрэхтэй арт хил 10 хил хавирна шүү. Одоо та маш гоё. Одоо чэйсэн дээр өвдөл та. Нөгөө өвдөл. Тэгээд цаад чааш. Энэ өвдөл. Энэ дээр чааш. Тийш бас. Одоо хий зохилт. Яг гоё. Дарахгүй бол наад үнчиг босоод ирнэ шүү дээ. Тэр өвдөгчийг бол хөлөөж он татчих. Тэгэхгүй наа боог гараа оруул. Яа хоёр барилдаад ингэ явчих чавш. Тий. Ингээд Нэлийг биш нь. за. Тий. Цуками. Тий. Энэ үү? Тий. Тэмцээний үзгээр яг би чамаас оноо авдаач удаа харуулж байгаа. Амьдрал дээр бол хийн ш, тийм ээ. Эхлээ явлаа. Эхлээ бид авах юм очиж орж штэ хүн юм чи. Өдөөж өөдөөс Иракстаа гаргамарга. Энэ гаргачаа. Бусаа өвдгөлөө. Ханцуу ингэрээ авлаа. Та мөргөж олон тийм. Бусаад инглээ. Сэй. За одоо өччих. Ааран ба. За кодоор ингэ. За ингээд зүгээр үнсэн байлаа авчих. Энийг эрэгтэй хүний улаан шохом гэж нэрлэв. За. Ирүү аюулхай эмзэг эрэгтэй. Эрэгтэй хүний хамгийн аюултай зүйл эмзэг гэсэн үг. Дандаа ун, ирүүний цонх, аюулхай эмзэг эрэгтэй. Эдгэрлээ бол тэмцээний үедээ давталгаа ер нь бол орохгүй. Гэтэ тулаанд бол яг ирүү юу хоёроо орно. Гудамжинд. За өрөлт авсан үед шүү дээ. Үнээсээ зохиот ерөөсөө огт байхгүй. Тий. Бусараа чөлөөтэй дөө. Ер нь ингээд зохицсон толгоо, гэдэс, хөл рүү дээшээ чих, өвдөглөх, тоодох, мөргөх, барилдаа. Ганц юм хэвтэй барилдаа нь 3 минутанд 2 удаа 30 секундээр явагддаг. Жохон хугацаанд богинох гэсэн
хүнийг ялахад хангалттай хугацаа. 30 секундэд хэвтэй барилдаа өөрчлөх гэсэн үг шүү дээ. А босоо барилдаанд тэмцээний үед зууралцахад 10 секундын хугацаанд зохилттой барилдаа бол явагдчих. За ингээ явагдчих. Унах юм бол 30 секунд явчих гэсэн үг. Тий. Маш яраагцтай. Хурдан дөрөв. Хэвтэй барилдаа чи 30 секунд л гэдэг юм тий. Тий, 2 удаа. Гэтэ хүнийг ялахад хангалттай хугацаа. Тэгэлтэй 30 секунд нь бол тий. 30 секунд чил. Боодгоо. Боон. Гигэр боон. Өчөлт тий. Бас дээрээс нь боолт тий. Хөлөнд өчнө. Тэр нөгөө 3 талын энэ минь гармаар болох бүгд бол гигэр боох гээл тэгэл гарын 3 хөлийн тэр ингээл арам хөлийн шилбэнд өчг өсгийн өчг мөчих гээл хүний хоронд өчг мөчих бүсээрээ хүн боох моох гээл бүгд бүсээр орд юм уу? Тий, тэмцээний үдүүд бүсээр боож олъё. Оо. Тий. Онцлог нь Тийм ээ. Тэ гоё спорт. Хүний их толгойг IQ-г хөгжүүлчихдэг. Тий. Хамгийн гоё юмуд бол ер нь их уран тулааны урлаг. Яг яах юм бол уран эсрэлттэй. Жишээ нь ингээл өөрсдөө мог толгоонд явлаа. Зөрөн багш. Таны хийдэг оширачин одоо нөгөө тайквондо хөдөлгөөнд байна те. Дээрээс нь хөнө хөрөө дээрээ. Зохилж байгаа багшийн хажуугаар кетингэр. За одоо зохилчээ кетингэр явлаа. Шиг. За энэ маш хүнд элементүүд орж ирдэг. Тийм ээ. Тий. Энийг бол бус тулааны урд хийдэггүй. Бид нар чинь кикбокс, мутабокст ороод тоглонгууд энэ зохилтууд айгүй хүртэж ундаг байхгүй. Энэ чинь бол маш аюултай зохилтууд шүү дээ. Тий. Нэг зохилт нэг үхлэж явдаг байхгүй. Сургалтын. Тий. Гол утга нь. Тий. Нэг зохилт нэг үхлэж явдаг. Гэтэ сонсоод мунхаж ирсэн тэр болт өөргөө бэлдэх ёстой. Хэцүү. Хүн чи айгүй бодлороо болчдөг шүү дээ. Би энэ оноо авъя гэдэг юм уу? Эсвэл би жоохон хичээлж байгаа за болчих шít юм уу? Ер нь гүйцэтгэлийг гүйцэтгэх хэрэгтэй. Эндээс л олж авна да. Тий. Ер нь элит тамирчдын хамгийн сайн давуу тал гүйцэтгэлийг яг тул. Энэ бол яг ялгаачин сэтгэх үү. Тий. Хавраад одоо нөгөө гартч хэмэх гээд гүйцэтгэж тий. За. Гартчих маань. Ээжлээ. Би тань заагаад гэн. За та ямар ч гэсэн зүүн маруу. За. Зүг. Маавши. Хиза. Баруун гар ханцуу, зүүн гар ингэр. Оноглаа. Тий. Мөн үү? Тий. Энэ ханцуу, зүүн гар ингэр. Тий. За та мөргөөд ав. Хи мөрөглөө. Дас. Одоо та эргэлээ. За. Хавирлаа. Са. Өвдө дарлаа. Маш гоё. Гар авлаа. Чи толгойд хөл аваач. Апа. Нааш олоороо. Са татлаа. Хөб. Яг зөв. Одоо та зөв юм бол тэгэл яалагч. Тий. Хүн мэдээж ийм сайхан хөдөлмөрөө гаргаад юм зааж яхад энийг нь сурахгүй байх вэ гэсэн бодол бас төрлөө. Ямар байсан бол гайг болов. Ямар байсан бол одоо үзэгч хүмүүнд мэдэх бах та одоо тэгэл хүн гоё ингээ зааж өгöd ах юм сурахгүй ингээл паниктаад авах гэж бас бодлоо. Эр хүнийг ерөөсөө ганц чимдэг юм зориг штэ. Тэгэхээр зоригтой л ах хэрэгтэй. Тийм ээ? Тэр хүн сайн тамирчсэн тэр өдөр бэлтгэл мүү биенч мүү байх юм бэлүү хэн мэдлээ тийм ээ. Тэ? Тийм. Тэгэхээр ерөөхдөө зоригтой л байх хэрэгтэй. Юу амар хамсаа зохгүй түл цант штэ. Тэгээд тэр чинь харагдах юу байхгүй. Жохон ч гэсэн тэр чинь нөгөө үйл хэлэг цантаад ингээд бол тэр чинь тулааны хэмчин тэр нэг секундын хооронд явагдах юм учраас тэгж болохгүй юм байна. Яг л хамраар амьсгал ингээд доош хамрын югаар ингээд доош өнөө ингэж амьсгаа орж гарах л ёстой юм байна. Хүндэл эргээд намайг өөрийг хамгаалдаг. Тэ. Нэг хамгийн их нэм. Бас эргээд би бас зөв хүн байна. Тийм ээ? Өөрөө зөв болж байгаа юм байхгүй. За, татгшаа. Хөөд хэлүүлээ, өшөө хэлүүлээд гоёлоо татгшаа. Ос. За, чигээрээ шүүгч гоордээ. Ерхий шүүгч рүү. Юу тий? Ос. Голын шүүгч рүү. Ос. Тамирч хоорондоо. Ос. За, одоо та миний ястаар өрөлт аваашаа байлаа. Комитетээ чи ёстой өрөлтөө ав. Нөөс ингээд тэгээ татаад ториулаа татаад гэтээ зүүл урагшин тавиад ингэж зогстой та надаар. Хөлдөөмөр заавлаа хойлоо ясаллаа. Ос гараа болгоод гадагшны эргүүллээ. Өвдгөө нийлүүл. Хоёроо татлаа. Тэгээ татхтаад зүүл урагшин. Тэгээд ос явахгүй. За эндээс ингээд тулаа хийчээ. За явлаа. Та яба үзэж надад юм үзэж. Сурсан юм явна шүү. Нөө зүү баруу яасан? Наад өшөлн.
За. Хурдан юм байна уу? Энэ мэрэгжлийн тамирч хаал. Тэглгүй ч яах вэ одоо ер нь тийм үстэй. Ийм хүн ч ердөө зүгээр ингэж сав. Юу юуг хулгаар орж ирээл ингээл. Чилээд яваарай та. Таныг гэмтээхгүй. Тэжгүй та. Хурган энэ дотор ч бас эмэлтэй хазаастай морь гэдэг шиг яа энэ минь тап ороод нөгөөтг нь амар гिचгүй өдр гэсэн. Тийм тэнэг бодол бас төрлөө. Нөгөө хаврыг гэж гүйстэй. За. Хавраа. Асгаачтай. Ос. Сайн байлаа та. Нуруу харуулах байлаа. Ос. Бодоо там баа ингээл за юу вүлээ гэл ингээл тариг энэ тулааны спорт ер нь яг ингээд тулалж яхад ер нь бодох хугацаа байхгүй байна да. Ер нь л өөрийгөө зүгээр маш хурдан самбаачлаад маш хурдан юмнуудаа хийхгүй л бол ер нь хэцүү байна гэдгийг харлаа. За тэгээд энэ тасгал сургалтууданд бол одоо ер нь хамгийн гол нь бас зөв унах, зөв өөрийгөө хамгаалах гэдэг юмыг бас жоохон ч гэсэн багсаас сонслоо.